Өнөөдрийнхөө өгрөө орохоос өмнө эзэн бурхан руу хандан залбирцгаая. Бидний хайртай эзэн минь таньда баярлалаа. Шинэ өглөөний төлөө, шинэ өдрийн төлөө танд талархаж байна. Өнөөдрийнхөө үгийн төлөө танд баярлалаа. Өнөөдрийн үгээр дамжуулан та бидэнд ойлголт ухаарлыг өгөх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр итгэлийн ахын дүүс та нартайгаа би Яаков номын 1:19-с 22-ыг хуваалцах болно. Тэгээд бурхны үгийн дагуу амьдрах нь сэдвээр хуваалцах болно. За би эндээс уншиж өгье. Хайрт ахын дүү нар минь, үүнийг мэдэгтэн хүн бүр сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хилэнд хойрог байг. Учир нь хүний уур хилэн бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй юм аа. Тиймээс та нар бүх бузар байдал хорон санааныхаа хамгал үлдэгдлийг хайж дотор чин суулгагдсан сэтгэлийн чин аврах чадaltaй үгийг дөлөөгөхнөр хүлээн авахтун. Гэхдээ өөрсдөө хуурдаг зүгээр нэгэн сонсогчд биш, үгийг хэрэгжүүлэгчд байгээ гэсэн байна. Амен. За энэ дээр Яаков номын захидал нь харь газар тархсан, бурхны хүмүүст хандсан ийм Христэд хандлагыг чиглэсэн өдөртөө зааврыг өгсөн байгаа. Тэгээ Яаков нийгмийн гарал, уруу татлага, мухар сүсэг, итгэл ба үйлс, үг хэлээ захирах, мэрэгэн ухаан, хэрүүл тэмцэл, бардамнал гэгчлэн маш олон өргөн сэдвийн хүрээнд уг намаа Яаков ном бичсэн байгаа. Мөн энэ бүхэн Христ ёсортхууны үүднээс хэрхэн хандах талаар бичсэн юм бурхны үг. Мөн уг загталд Христ амьдралдаа үйлстэй итгэлийг хэрэгжүүлэхийн чухлыг онцлсан байдаг. За тэгээд цаашлаад ерөнхийдөө Яаков 1:19 дээр хайрт ах дүү нар минь үүнийг мэдтгтэн хүн бүр сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хилэнд хойрог бай гэсэн. Яаков энэхүү заавар нь аливаа харилцаа итгэлийн амьдралд маш чухал зарчмыг хэлж тайлбарсан. Өөрөөр хэлбэл Яаков бидэнд хандаж сонсохдоо түргэн бай гэсэн. Мэдээж бурхны үгийг сонсохдоо түргэн байх талаар уг санааг илэрхийлсэн байна. Хэрвээ бид нэр бурхны үгээр дахин төрсөн бол бурхны үгээр өсөх ёстой. Бурхны хүүхдүүд болсон бид нар энэ дотор бурхны сүнс оршдог тул түүний үгийг ойлгож, үгийг хэрэгжүүлдэг мөн баримталдаг байх ёстой талаар үүнд хэлсэн байна. Бусдыг анхааралтай сонсох нь хүртэл зөрчил, буруу ойлголтоос биднийг хамгаалж идэг. Ер нь бусдыг сонсно гэдэг бол хүнд байдаг болсон нэлээд сайн чадвар байгаа. Энэ бол маш чухал зүйл гэдгийг бид нар ч гэсэн сайн мэддэг. Бурхны үгийг сонсоод зогсохгүй бид нэг нэгнийхээ үгийг бас төвчээртэйгээ сонсдог байх хэрэгтэй. Талаар энд үгээс энэ биднэрт эвдэг нөлөө, эв нэгдэл, мөн урам зориг, босгон байгуулалтыг бас авчирж яадаг. Ярихдаа удаан бай гэж Яаков хэлсэн. Бид бурхны үгийг ярихдаа болгоомжтой байх хэрэгтэй. Бид нар уурлаж хэлэгнэх түмэн шалтгаан бас гарч ирдэг бидний амьдралд. Зөрчилдөөн болгоныг шүүрч аваад хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдах бус. Харин бид альва зөвлөлд зөрчилдөөн болгоныг шүүрч аваад хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаад байх шаардлагагүй талаар үүнд хэлсэн байна. Бидний яаран бодлогоор хэлсэн зарим нэгэн үг, үйлдэлүүд бусдыг бас бидэнд шархлуулж, бас гомдоод иж тохиолдлууд бас гардаг. Бид үг болон үйлдэлтэй болгоомжтой бас бодолтой байх хэрэгтэй. Амнаасаа гаргаж байгаа үгийг ч гэсэн бид нар болгоомжтой бодож гаргах хэрэгтэй. Бид гаргаж байгаа үг үйлдэлийнхаа төлөө бас хариуцлах, хүлээх бас шаардлага бас гардаг. Цаашлаад учир нь хүний уур хилэн бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй юм а гэсэн. Хүний уур хилэн бол бурхны хүслийн ямагт эсрэг байж идэг. Тийм учраас бид хэн нэгэнтэй уурлаж, хэрэлдэж маргалдахгүй байх хэрэгтэй. Бид хэн нэгэнтэй 100% бас санал нийлэхгүй тохиолдолж байдаг. Заримдаа бид нар итгэлээ хамгаалахын тулд хэн нэгэнтэй маргалдаж бас зөрчилдөг тохиолдлууд бас гардаг. Учир нь бидний энэ уур хилэн бол бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй байгаа. Уур хилэн хүний үннээс холдуулдаг. Ялангуяа бурхны үннээс холдуулдаг байна. Тэм учраас тайван байж, өөрийгөө захирж, бас хяндаг байх нь чухал юм аа итгэлийнхэн дүүсээ. Заримдаа бид түрэгддэг. Тэгээ түрэгдснийхаа дараа, тайвширсныхаа дараа яах гэж ингэвдээ гэж бас бодох тийм тохиолдлууд бас гардаг байна. Бид өөрсдийнхөө энэ заримдаа түрэгдэж гаргасан энэ үг үйлдэлийнхаа дараа бидний өөрсдийн гэрчлэл нь бурхны сайн гэрчлэл болж өгдөггүй бас бидний өөрсдийн гутамшигтай байдалд оруулах тохиолдол бас гардаг байна. Аливаа асуудалд хандах хандлагаараа хурдан дүргэн хандах гэдэг тохиолдлууд бас илэрч гарч ирээд байдаг.
Эфес номын 4:26 дээр уурлавч нүгэл бүү үлдээ. Та нарын уур хилэн дээр нар бууж аргагэ гэж бичигдсэн байдаг. Уур хилэн бол дөрөв би хэлсэн Бурхны зөвхт байдлыг алдагдуулж биднийг уур хилэн Бурхны хүсдэг зөв шударга зөв амьдралд хүргдэггүй байгаа. Ихэвчлэн юу хүргдэг вэ гэхээр эго, өөрөөс гарч байгаа тэр бардамнал өөрийн хүсэлтэй холбоотой байдаг. Тиймд итгэлийн ах дүүс нар минь та нар сонсохдоо төргөн ярихдаа удаан уур хилэнд хойрог байцгаагаарай. Цаашлаад тиймээс та нар бүх бузар байдал хорон санааныхаа хамаг үйлдэлийг хайж дотор чинь суулгагдсан сэтгэлийг чинь аврах чадaltaй үгийг дөлгөөхнөр хүлээн авах тун гэсэн. Тэгэхээр та нар бүх бузар байдлаа хай гэсэн баг. Махан биеийн бүх бузар байдал хорон санааны ямар нэгэн зүйл гаргаж ойл үүнийгээ хаяараа гэсэн. Тэнд өөрийнхөө зүрх сэтгэлийг шалгаж хэрвээ тийм зүйл бидний дотор байх юм бол түүнээсээ бас түүнийгээ хайж түүнээсээ бас чөлөөлөх хэрэгтэй юм а гэсэн. Бид Бурхны үгийг хүлээж авах нь маш чухал. Учир нь махан биеийн эсрэг Бурхны үг маш хүчтэй ажиллаж идэг. Гим нүгэл биднийг үргэлж Бурхнаас холдуулж байдаг. Сэтгэлийг чинь аврах чадaltaй гэж хэлэхдээ биднийг яг одоо цаг талаар хэлсэн баг. Бидэнд зааж зөвлөх Бурхны үгийг сонсох Бурхны хүмүүсийн хувьд бид муу зуршил нүгэлт зан чанараасаа татгалзаж Есүсийн зан чанарыг өөртөө суулгах нь чухал юм а гэдгийг Яаков бидэнд энэ үгээрээ бас хэлсэн. Бурхны үгийг даруугаар дуулууртаагаар хүлээн авч үгийн дагуу амьдрч алхах талаар маш тодорхой бидэнд бас сануулж байна. Үнэхээр суулгагдсан үгийг бид зүрхэндээ шингээж Бурхны үнэн үгийг бид нар баримталж түүнд дуулууртаа байх юм бол бидэнд ч дотроосоо өөрчлөгдөж ариун амьдрах энэ зүйл рүү энэ Бурхны үг биднийг удирдах чиглүүлж яадаг. Цааш нь 22 дугаар эшлэлээр гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчд биш үгийг хэрэгжүүлдэг байгаараа гэсэн. Амен. Өнөөдөр Бурхныг таньж мэдэхгүй хүмүүс бидний амьдралыг, бидний үйлсийг харж Бурхныг бас таньж мэдэх тохиолдол байдаг. Та бидний үг яриа үйлдэл бусад хүмүүст Бурхны үгийг олж харах бас нэг тол болж идэг. Тэм учраас бид нар амьдралаараа сайн мэдээ болж идэг юм шүү хандусаа. Бурхны үгийг дагснараа өнөөдөр Бурхныг танихгүй олон хүмүүсийн амьдрал, бидний амьдрал Бурхныг гэрчлэх сайн мэдээ болж төгжээдэг байгаа. Бидний амьдралын үйлс, үг яриа, үйл итгэгчдэд Бурхны гэрлийг тусгах тийм тусгал нь болж идэг. Зөвхөн Библи унших, мөн сонсох нь хангалттай биш. Үгийг амьдралдаа хэрэгжүүлэх нь бидний Христийн жинхэнэ дагалдагч нар болгодог байгаа. Хэрвээ хүн сонсож ойлгочоод түүнийг хэрэгжүүлдэггүй, хийдэггүй бол ямар ч үр жимс гарахгүй. Тиймд итгэгчдэд ёс суртахууны мөн ухаалаг харилцаа даруй байдал дээр суурилсан итгэлтэй байхыг сургадаг баг. Зөвхөн мэдлэг бус Бурхны үгийг амьдралдаа хэрэгжүүлэх нь жинхэнэ итгэлийн баталгаа болж байдаг юм а. Тэгээ ингээд өнөөдрийнхөө үгийн цагийг дуусгаад эзэн Бурхан руугаа хандан залбирцгаая. Их эзэн минь таньда баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө танд талархаж байна. Их эзэн минь бид таны үгийг сонсож, таны үгийг судалж, таны үгийн дагуу амьдрахад та туслаарай их эзэн. Их эзэн бид нар үгийг хэрэгжүүлдэг, бусдад бас таныг сайнаар гэрчлэгч нар баймаар байна их эзэн. Тэгээ таньда баярлалаа. Тэгээ өнөөдрийн үгийн төлөө танд талархаж байна. Өнөөдөр үгээрээ бид нар өдрийн турш алхаж, амьдрч, үгийн ариун сүнсээр удирдуулахад та туслаарай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.